Өнөөдөр бид бүхэн аваа их орны танд Германы фашизмыг дэлхийн ойролцоогоор эзэн шат болох Манчжурын даршилтын ажиллагаа буюу чөлөөлөх танд Японы милитаризмыг тус будц цогцолж хантын явдал байгууллагад үнэлшгүй хөрнөмөр оруулсан Монголын ахмад дайцлал хүндэтгэл үзүүлэх гэж хүрээд ирсэн байна. Та бүхэн 8 жилийн тэртээ зөвлөлтийн дайцлагтай мөр зэрэгцэн дайдаж зөвлөлт социалист бүгд найрамдах холбоотой улс бүгд найрамдах Монгол ард улсуудыг хамаг дэлхийг хүний үзий ядах улсын сүтгэж чиглэсэн дэлхийнээс хамгаалах гэж бат зогсож хүний эр зориг анаа хайхгүй хариуц suurахтай үнэж баг зэрэг хүний шилдэг зам чанарыг гаргасан. Өнөөдөр гаргуулах гэж буй 1941-ээс 45 оны авгаа их орны дайнд ядад байгуулсны 8 жил хэмээх ой медаль хойч үеийнхэн та бүхэнд гүнээ талархаж байгаа. Та бүхний ажил үйлс мөн хуршгийн бэлэг дэмдэг бөгөөд их явдлыг авчрахад та бүхний байгуулсан гавьяаг өндрөөр үнэлж байгаа явдал юм шүү. Эрхэм баатрууд та бүхэнд гүнээ мэхий ёслоо. Энэ жил бид дэлхийн аваа их орны дайнд ядад байгуулсны 8 жилийн тэмдэглэм өнгөрүүлэх гэж байна. 5 дугаар сард мөн түншлэн энэ хүү ядад байгуулахад Монголын холбоотнууд маань одоо зөвлөлт холбоот улсад маш их дэмжлэг тусламж үзүүлсэн билээ. Хоёр дахь нь болохоор одоо 99 дугаар сард бид нар дэлхийн 2 дугаар дайны төгсгөл болох чөлөөлөх дайнд ядад байгуулсны 8 жилийн хамтран тэмдэглэм өргүүлэх гэж байна. Тэгээд өнөөдрийн хэмжээ нь болохоор жоохон гүнхтэй байгаа. Яг тэгэхээр бид нар одоо Монголын ахмад дайчдад одон гардуулж байгаа. Ерөнхийлөгчийн зарлагаар нь бол зөвхөн тухайн дайнд гар биеэр оролцож явсан дайчдад энэхүү одон гардуулах гэсэн журамтай байдаг. Тэгээд жилээс жилд нь манай ахмадуудын тоо цөөрч байна. Өнөөдөр нь гэвэл одоо Улаанбаатар хотод байнга туршин суудаг, байнга амьдардаг 5хан ахмад дайчдад одон гардууллаа. Тэгээд энэхүү дээрх одоо хоёр ялалтын айн гар хэмжээний хүүд нэвэл ирэх 5 дугаар сард Монгол улсын ерөнхийлөгч Ухнайгын хурлцах улаан талбайд болох яслын парадад оролцох гэсэн уриалгыг манай талаас явуулсан байгаа. Ухнайгын хурлцах ерөнхийлөгч одоо энэ уриалгыг хүлээн авч энэхүү арга хэмжээнд оролцохоо нэгдсэн. Тэгээд хоёрын хугацаанд тус ажлын бэлгэлийг бид нар сайтар байж базаж цаашлаад нь болохоор энэхүү энэ оны одоо яг ойг тэмдэглэлийн өнгөрүүлэх ажиллагааг бид нар энэхүү ажлаас эхлүүлэн гэж төлөвлөж байгаа. Дайнд явж цагт бол хөнгөн цаг гэж байхгүй шүү дээ. Хэзээ яахыг шийдэхгүй. Хэдэ яах вэ? Монголын ард түмэн засгийн газрын хавийн дор чөлөөтэй дорцож ирээд би одоо 100 нахтай болж байгаа хүнтэй. Тэгэхээр өнөөдөр Монгол улсуугаа Оросын улбаны улсын элчин сайдын яамнаас 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөлд агуу их орны дайны ялалтын 80 жилийн ой медалийг гардуулах үйл ажиллагаа одоо явагдлаа. Тэгэхээр манай Монголын дайнд оролцогчдын Монголын хороо маань саяхан одоо өргөгдөгдөөд дайн инхий дэмжих ажиллагаанд оролцогчдын хороо болж одоо өргөгдсөн байгаа. Тэгэхээр манай энэ ахмад дайчд маань 1939 оны чөлөөлөх дайнд оролцсон одоо цорын ганц гэрч цэрэнгийн чимцэрэнгоо одоо өнөөдөр ирсэн энд байна. За ингээд 1945 оны чөлөөлөх дайнд нэг 21,000 орчим одоо Монголын ардын хувьсгал цэргийн одоо дайчид одоо оролцсон гэсэн одоо тийм тоо байдаг. Тэгээд энэ одоо ахмад дайчдаас яг өнөөдөр яг амьд сүрэн байгаа бол яг 20 хүн байгаа. За 2015 онд миний би одоо 70 жилийн ой тэмдэглэж явах үед засгийн газрын одоо комиссд ажиллаж байгаад 325 хүн амьд байсан. Тэгээд 75 жилийн ойгоор 92 хүн байсан. Өнөөдөр ингээ 20 хүн болсон. Ахмад дайчд маань ингээ жилээс жилд одоо ингээ цөөрөөд халахын голын дайнд оролцсон одоо амьд гэрч одоо цорын ганц гэрчтэй энэ чөлөөлөх дайнд оролцсон одоо ингээ 20 хүнтэй бай. За мөн 1941-ээс 45 оны одоо баруун хилийн тулгартанд оролцсон бас нэг 10 гаруй дайчид. За 1943 онд одоо фронтод бэлэг хүргэж явсан Дундгой аймгийн Сайхан сумын харьяат Сөрөн хорын цэгмэдгаа одоо фронт цэгмэд гэж олон алдарсан энэ хүн маань одоо амьд сүрэн 101 настай байж байна. За ингээл ер нь манай ахмад дайчд бол
ерөнхийдөө одоо манайх одоо жилээс жилд одоо ингээд цөөрөөд ирсэн. Тийм учраас бид нар Ирак, Афганистан, Косовод одоо дайны нөхцөл байдалд одоо үүрэг гүйцэтгэсэн дайчид мөн нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай энхий сахиулгын ажиллагаанд оролцсон энэ одоо Ахмад дайчдыгаа одоо энэ одоо холбоонд оруулъя гэдэг ингээд саяхнаас одоо энэ өргөдөлт ийм шинэ холбоо байгуулж миний үе одоо тэргүүнээр нь ажиллаж байгаа маа. Тэгээ энэ жил энэ өнөөдрийн энэ Оросын албаны улсаас зохион байгуулж байгаа агуу их орны дайны ялтын 80 жилийн медаль гардуулах үйл ажиллагаанд одоо ингээд 5 Ахмад дайч маань одоо ирж оролцож байна. За цаашдаа одоо үлдсэн одоо 17 Ахмад дайчдад гэрээр нь одоо очиж одоо энэ манай дайнд орцогчдын одоо хороо маань энэ Оросын албаны улсын элчин сайдын яамны одоо төлөөлөлт хамтарч очиж гэрээр нь очиж одоо медалийг нь одоо гардуулна. За орон нутагт бас байж байна. Дундгуй аймагт байна. Говьолт аймагт хамгийн хол нь байгаа. За тэгээ зүүн хараа дархан гэдэг одоо Дархан уул аймаг Орхон гэдэг одоо аймагуд одоо бас Ахмад дайчд байх.